баялагын сангийн тухай, ашигт малтамжийн тухай бэлэн байх шин. Тэгээ мэдээж тэр тухайн ордынх нь одоо сүүлийн геологийн нөөц тайлан, техник эдийн засгийн үндэслэл, дотоодын нийт бүтээгдэхүүн 5% босгохдоо GDP-ийн 5% босгохдоо хуулийн залтаа ба шүү дээ. Тэр нь чухам яаж нийцэж байгаа. Тэр мэргэжлийн улсууд нь санал дүгнэлтээ гаргаад мэдээж танилцуулна. Тэгээ хуулийн дагуу явах ёстой гэдэг байр суурь байгаа. Монголын засгийн газарт одоо шахалт ирж гин гэж хараад байна л да. За би бол энийг нэг шахалт гэж харахгүй. Угаасаа цагаан дээр хараар бичигдсэн хууль байхад хуулиараа л явна шүү дээ. Тэрнээс биш нэг шахуулаад хэрвээ тиймэрхүү байдлаар энэ чинь цаана нэг янз бүрийн нэг арга зал хэлбэрээр нэг өөрсдөө нэг хожигсон асуудал явдаг. Тэгээ харьцангуй олон жилийн өмнөхийг бодвол хууль эрх зүйн орчин талдаа гадаад худалдаа, гадаад энэ олон улсын хэлцээр талдаа Монголын төр бас нэлээд чадамжтай болцсон үе, өнөө цаг үе. Жишээлбэл саяны энэ цөмийн энергийн тухай хууль Францын Оронотой байгуулсан хэлцээр бол яг олон улсын стандарт жишгийн дагуу энэ хэлцээр хийгддэг. Өөрөөр хэлбэл би энийг яагаад жишээ дурдж яриад байна вэхээр магадгүй 2009 оны оюутлогын гэрээ 1992 оны одоо Петрой Шайнатай хийсэн бүтээгдэхүүн ах гэрээ өнөөдөр бас харьцангуй өөр үе нөхцөл үүссэн болов уу гэж би маш итгэлтэй байна. Тэгэхээр ямарваа нэгэн арга зал, механизм, элдв шахалт дарамтанд бол Монголын төр орохгүйгээр бол ажиллана. Одоо энэ дээр барьцаа ахиулах боломжтой болов уу? Ер нь бол би бол итгэл үнэмшлээ бол байнга л хэлдэг. Одоо сүүлийн хэдэн жил энэ та хэдийн камерын өмнө хэлж байгаа. Тэр хувийн хвшилттэй нэг хүн жилд орно гэдэг бол ерөөсөө хамгийн их авилгал хулгай байх л энэ зүйл. Хувийн хвшлэг хуулийнхаа дагуу хийж бүтээх хэрэгцээ орчныг л таатаа бүрдүүлээд өгч. Төр татраалаа. Тэгэхээр анхнаасаа нь оюутлын 34 өдөр бол би эсрэг байр суурьтай явж ирсэн. Төр зүгээр татраа. Тэгэл энэ чинь цаана юу болдгийг бүгдээрээ л мэдэн штэ. 34 эзэмшин нэртэй тэгэл нэг хамтарсан нэг тууз гээл Монгол талын төлөөл гээл үндсэндээ нэг тийм шагнах байдлаар хүмүүсийг томилдог, маш өндөр цалин авдаг. Энэний хажуугаар намын санхүүжилт сонгуульд дэмждэг бизнесүүдийг оюутлоготой одоо лоббидах байдлаар гэрээ эцэл байгуулах, түүгээрээ далдуур ашиг хонжоо олох гэл нэг юм заваарсан авилгал хулгайн асуудал байж л байдаг шин. Хувийн хвшил дангаараа байж хахад өнөөдөр нэг 1000 төгрөгөөр нэг худалдаад авчих боломжтой юм байл хин 5000 төгрөгөөр авах юм бэ? Хин элдв шахалт дарамтанд орох юм бэ? Тэгэхээр энэ ашигт малтамжлалын тухай хууль амнат буюу одоо royalty гэж ярьдаг. За энийг сүүлийн үед нь баялагын татвар хураамжч гэж бас ярих боллоо. За ямар ч нэр томьёолтой бай, энэ нь өөрөө нэг талдаа хувийн хвшил үйлдвэрлэгч бүтээн байгуулагчаа татвар эрх зүйн орчинд нь дэмжсэн. Нөгөө талдаа төр нь тэндээс бас ашгаа хүртэж төсвөрөө дамжуулж иргэдийнхаа нийгмийн хэрэгцээт бүтээн байгуулалтуудыг хийдэг байх. Ийм л эрүүл тогтолцоор бол орчмоор шүү дээ. Тэгээ энэ учин сайдын сүүлийн үед яриад байгаа байр суурьтай бол би санал нэг байна. Энэ баялагын сангийн тухай хууль, стратегийн ордын томьёололтоо хамрагдж байгаа хэдэн аж ахуйн нэгж компаниуд байгаа. Тэгээ энэ дэр эсэргүүцээд байх зүйл юу вэ? Тэрженко Баттулгад эсэргүүцээд байх шиг байлаа. Өөр хэм байгаа. Энэ чинь хамтраад хэлцээр хийя ширээний ард сууя гэдэг холбоотой компаниуд нь бүгдээрээ бичих ачиг өгсөн шүү дээ. Тэр нь ч нэг бодлоо бас амар байхгүй. Тэгээ энэ нэг сүүлийн үед нэг гарчаад байгаа юм биш. Түүхийн сүүлийн чинь хаа байсан 2005 оноос хойш яригдсан л асуудал. Харин тэр стратегийн орд гэж дэлхийн хаанч байхгүй нэг юм тэнэг томьёолол гаргачаад үүгээрээ төрөө барьж явна гэдэг буруу. Стратегийн одоо бүтээгдэхүүн байдаг болохоос биш стратегийн орд газар гэж байдаг. Тэгээ түүхэн чинь 1905 онд Америкт энэ цэрэг стратегийн одоо зориулалтаар тодорхой одоо нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг л стратеги гэж нэрлэж явсныг манайхан одоо хойд Солонгос яг үүндээ тийм томьёол байхгүй шүү дээ. Тэгээ энийг эрх зүйн орчинд нь ч гэсэн зас хэрэгтэй. Хэн блэ нэг шинэ гишүүн бас мэргэжлийн хүн бололтой. Уулуурхан чиглэлээ. Энийг бас ярээ явууллаа.